Оройн мэдрэг үзэгчтэй PB телевизээс бэлтгэн хүргэдэг урлагийн нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийнхөө дугаар та бүхэндээ Marshall Town дээр хүрэлцээрээд байна. Энд Marshall Art Gallery буюу шинэ уран зургийн галерей нэгдэж байгаа юм байна. Ингээд үзэсгэлэнд гарч байгаа уран бүтээлчдээс ярилцлага авцгаая бүгдээрээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд бас нийт телевиз үзэж байгаа үзэгчдээс бас энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр үзүүлсэнгийн онцлог талаар хоёул яриа л да. Фужи уулын 14 төрх гэсэн нэртэй юм байна тий. За тийм үндэслэгийн онцлог нь болохоор Фужи уулын 14 төрх гэдэг бас их сонирхолтой нэрсэн байгаа. Учир нь гэвэл Фужи уулыг одоо бидээс зураач нар аялж одоо бас энэ уулдаа танилцж бас энэ уулын гоо сайхныг мэдэрж энэ уулын бас янз янзын зан характер одоо яг нүдээр очиж үзэж газар дээр мэдэрч ингэж судалгаа хийсний учраас одоо энэ Фужи уулын яг 14 зураач 14 өнгө төрх одоо янз бүрийн одоо характеруудыг гаргаж хийснээрээ онцлогтой. Ер нь уран бүтээлчид хэдэн уран зураг бүтээлүүдэд тавигдсан байгаа вэ? Таны бүтээлээс гэх юм бол. За би өөрийн бүтээлээс хойны бүтээл тавигдсан байгаа. Бусад уран бүтээлчд болохоор 15, 3 га янз янз тавьсан байна. Нийт бол 40 гаруй бүтээл тавигдсан байна. За таны бүтээл нь арт байгаа бүтээл байна л тий. Фужи уулын талаар. За энэ бүтээлийн хадгалаа хоёул яриа л да. Их хөдөлмөр шаардсан юм харагдаж байна. За бүтээхэд хэрэг хэцүү вэ? Бүтээл бүтээхэд эхлээд гол нь санаагаа олох хэрэгтэй. Санаагаа олсон цагт бол ерөнхийдөө өөрийнхөө арга барил техник болгон үзэмжсэн байгаа. Тэрэн дээр бол тулгуурлаад өөрийнхөө эхний санаан дээр санаагаа олчвол тэн дээр тулгуурлаад бүтээдэг байгаа. Миний бүтээлийн нэр бол одоо нийт үзлэнгийн маань нэр болохоор 14 одоо төрх гэсэн байгаа шүү дээ. Гэхдээ энэ дотор болохоор хүн болгоны өөртөө бас нэртэй байгаа. Минийх болохоор үүлний цас гэдэг нэртэй бүтээл байгаа. За уул бүтээл маань болохоор анхны санаа нь орд яаж орж ирсэн бэ гэвэл бид нар яг автобусаар яг аялаад яг Фужи уулан дээр очиж одоо маш одоо сонин мэдрэмж төрсөн л дөө. Одоо би бол Монгол уулаараа бүх уулыг болоо төсөөлж байгаа шүү дээ. Тэгвэл мэдээж одоо нэг отгон тэнгэр ч юм уу те автотап могдоор төсөөлж исэн бол нүдний харааны баримжаагаар ерөнхийдөө нэг жоох ингээд дээг нь харж исэн бол үүлэн дотоос маш том цас харагдсан. Тэгээ энэ миний хамгийн анхны Фужи уулыг харсан мэдрэмж сэтгэл байсан учраас би одоо энэ Фужи уулыг одоо их зас их үүлтэйгээр ингэж төсөөлж хийсэн. Тэгээ нэлээ ийм арга ажиллагаа техниктэй хийсэн нь бол одоо энэ Фужи уулыг их зорж ингэж очиж байгаа тэр тэмүүлэх хүсэл одоо их одоо бадрангуйх дээшээгээ байсан гэдэг тийм одоо утга санааг агуулсан. Энэ одоо төмрөөр хийсэн юм бол энэ болохоор холимог техник байгаа. Энэ болохоор арьс болон бусад өөр техникүүдийг ашигласан байгаа. Ерөнхийдөө би бол бүтээлдээ ерөнхийдөө голцоо арьсыг айгүй ашигладаг. Арьс өөр янз янзын өнгө материал хувирах чадвар нь маш сайн, уян хатан чанартай учраас ингээд зургийн бүтээлдээ арьсыг айгүй ашигладаг байгаа. Өөрөөр нь өнгөцгөн арга бол арьс гэж харахаар төмрөөр ингэж хийсэн чи яг яаж хийсэн мэдгэдэггүй хэцүү харагддаг юм байна. Харин тэгээ учир нь яг арьсаар хийсэн учраас бас арьсыг хийчээ тэгээ дээрээс та уран зураг зурдаг гэсэн үг үү? Зурдаг. Аха. Энэ бол таны уран бүтээлийг арьсаар хийдэг гэлээ л дээ. Ер нь Фужи уулнаас өөр бас уран бүтээл гаргаж ирсэн баг те. Хамгийн их хугацаа шаардлагатай бүтээлтэй гэх юм бол хамгийн их хугацаа шаардлагатай бүтээл бол улаан хүлэг гэдэг нэртэй миний бүтээл байдаг. Тэрэн дээр бол би нэлээд бас айгүйх судалгаа хийж бас их бодсон, их боловсруулж хийсэн учраас бас нэлээд их хугацаа шаардсан бас их хүнд ажилласан.
Одоо энэ бүх бүтээлийг төрөхөд та хэрэг буцаа шаардсан бэ? Гол нь бол бүтээлийн санаа нэгэд ороод ирсэн байсан. Яг анхны сэтгэл төрхтөө яг дотор бодож ирсэн. За ерөнхийдөө миний бүтээл болоод ерөнхийдөө нэг юм хүч төсөөлөд ингэж хийх юм байна да гэдэг ерөнхийдөө анхны төсөөлөл байсан. Тэгээ үүлний цас гэдэг гол нь их өндөрт бас нартай их ойрхон үүлэн дунд бас цас байх бас их сайхан харагддаг учраас тэр санаа найлтын төрсэн байсан. Тэгээ энэний гол нөгөө скет зохиомжийг бас олох нэлээд их ажил байдаг. Тэр нь бол зураач хүн бол тэр бодол санаагаа цаасан дээр ирэхээс гадна дотроо зурж сурах хэрэгтэй. Тэгээд дотроо яг тэр төсөөллөөр дотроо өөрөө боловсруулж бодож тэрийгэ цаасан дээр болгодог учраас нэлээд бодож боловсруулдаг. Тэгээд тэр их нэлээд хугацаа орсон. Яг бүтээлийн хийгдсэн бол нэг 2 хоног гүйцэтгэлийн ажиллагаа хийсэн. Гэхдээ бас их ажил ихтэй байсан учраас бас нэлээд өдөр шөнөгүй ажилласан л да. За баярлалаа танд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд сургууль бүтээл өндөр амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчтэй ингээд үзэсгэлэнгийн нээлт маань маш сайхан болж байна. Ингээд бүгдээрээ нэг уран бүтээлчтэйгээ уулзцгаа. Энэ бол баяр магазинч маань. Сайн байна уу танд энэ өдрийн мэдээг хүргэе. Баярлалаа. Үзэсгэлэн хэр болж таалагдж байна уу? Оо таалагдж байна. Маш сайхан галерей байна. Энэ галерей маань бас нээлттэй хийж байгаа. Тэгээд бид нар бас шинэ уран бүтээлээ тавьж байгаад давхар л баяр болж байна да. Үзэсгэлэн таны хэдэн бүтээл тавигдсан байгаа вэ? Миний одоогор нэг бүтээл тавигдсан байгаа. Энийг одоо дөнгөж Японоос ирэнгүүтээ шууд ажилдаа орсон болохоор маш яруу сандруу одоо өдөр шөнөгүй найргүй хийсэн. Тэгээд энэ бүтээлд маань Японд очоод Фужи уулыг өөрөө нүдээр үзсэн тэр акшнд энэ бүтээлийн маань сэдв маань Японд явж байхдаа бүтээлээ дотроо толгойдоо бодоод ургуулаад нүдэндээ хараад ирсэн. Тэгээд эренгүүтээ ингээд цотон дээрээ буулгаж сурсан болохоор бас хурдан бүтсэн бүтээл болсон. Хэр хугацаанд бүтээсэн бэ бүтээлээ? Ерөнхийдөө ер нь сар хүрхгүй хугацаанд болсон. Би ч 19-нд ирсэн гэдэг чинь ер нь 20 хоног л хийсэн байна да. Өдөр шөнөгүй сууж. Үзэгчтэй бүтээлээ үзүүлээ л да. Стогой бүтээл вэ. Тайлбар. За. Би өөр Монгол зургийн чиглэлээр уран бүтээлээ хийдэг. Миний төрөл жанр бол Монгол зургийн чиглэлийн Монгол зургийн одоо зураач. Тэгээд одоо сүүлийн 20 гаруй жил тасралтгүй Монгол зургаараа дагна ажиллаж байна. Тэгээд Фужиолыг анх нүдээр үзээд маш их өндөр сэтгэл төрсөн. Фужиолыг хизээ ч юм гайхамшигтай тэнгэрээс бууж ирсэн үүлэн донд ийм гайхамшиг сүр хүч, энерги хүчтэй гэдгийг яста мэдрээгүй явчихсан. Яагаад гэвэл нөгөө нэг одоо 1000 сонсохоор нэг удаа үзгэдэг штэ. Тэр үг ямар өнөө үг вэ гэж зээл яста нэрээ өөрийнхөө нүдээр очиод мэдэрсэн. Яста нэрээ энийг чинь Фужиолыг чи бид нар зургатаар сэтгүүлээс үздэг байсан. Тэгэхэд би одоо яг өөрийн биеэр өөрийнхөө зүрх сэтгэлээс мэдрээд ингэж бүтээлээ хийн гэдэг бол маш өөр сэтгэлтэй байсан. Энэ бүтээл маань Фужиолын тэнгэрийн сүр хүчийг одоо самурагийн одоо тэнгэрээс бууж ирж байгаа эртний өг дээд самурайгийн өг дээдсүүд нь одоо ингээд одоо хойч үе өрөө хүмүүстэй сүр хүчийг өгч одоо Фужиолыг савдаг, эмгтэй савдаг нь одоо ингэж ард түмнээ хойч үеэ ингэж харж хандаж сүр хүчийг үзүүлж байгаа гэсэн утга санаагаар хайрын бэлэгдэл Фужиолыг бас хайр сэтгэл хайрын бэлэгдэлгүйгээр төсөөлхийн аргагүй байлээ. Тийм болохоор би Фужийн хайр гэдэг зэвсэгтэй зураг зурсан бүтээлээ идэх тойрсон юм аа. Баярлалаа. Та бүгд ч гэсэн уран бүтээл өндөр амжилт хүсье. Зэнгээ үзэгчдээ дараагийн уран бүтээлч маань Ганбаатар гоо. Ингээд бүгдээрээ Ганбаатартайгаа уулзцгаая. Сайн байна уу танд энэ өдрийн мэдээг хүргэе. Баярлалаа. Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэдээг хүргэе. Өдөр үзэсгэлэнгийн талаар сэтгэлээ хэлээч. За энэ өдрийн Фужиолыг 14 төр гэсэн үзэсгэлэн маань үнэхээр сайхан болж байна. Анх удаа би одоо бараг үзэсгэлэнгээ гаргаж ингэж үзэж байгаа байхгүй юу. 14 бас мондөг 14 зураачтайгаа одоо ингээд цог үзэсгэлэн гаргаж байгааг баяртай байна. Мөр зэрэгцээд ингээд хамт явж байгаа. Тэгээд бид нэр бөөнөрөө ер нь Фужи уул ер нь ямар шүү уул байдгийг ер нь үзэж очиж сонирхоо ер нь зурган дээрээс хардаг, фото юун дээрээс телевизээр л хардаг те. Тэр юмыг очиж бод нүд дээрээ харж ирээгээд бид нэр бөөнөрөө уулзаж ингэж ярилцаж шийдвэрлээд явсан байгаамаа. Ер нь 14 зураачтай яаж сонгосон юм болоо? 14 зураачтай
За энэ 14 зураачтай би миний хувьд бол би өөрөө мдээгүй явж байсан. Мдээгүй ажилтаа гэж явж байсан чинь Нинжин гэдэг ихч байгаа. Манай бидний үйл ажиллагаа тэр ихчээ манай багш таньдаг байхгүй юу? Тэгээ багштайраа би очиод нэг өдөр байжсэн чинь манай Япон явна гэдэг нэг жоохон шууган мууган ингээл байгаа байхгүй юу? Багшаа хаашаа явах гэж байгаа юм бэ эднэр гэсэн чинь Японд руу гэдэг нэг юм зургийн юмунд явах гэж байна. Энэ дээр багшаа би явъя л да. Гэсэн чинь би чамайг ажилтаа болоод ерөөсөө явахгүй байх гэж одоо ерөөсөө хэлээгүй шүү. Уучлаарай. Явж болно шүү дээ дээрээ. Тэгээд тэр өдөр ер нь явъя гэдэг багш маань ч гэсэн нинжи ихч хэлээд ингээд ёйлоо ингээд манай энэ шав байгаа сайн шав байгаа маа ингээд яваад цуг явъя. Нэг темирхүү юугаар л мэдэж явж байсан. Аялын маань зорилго маань ямар байсан бэ? Хэр хугацаанд та аялсан бэ? За бидний аяллаа зорилго бол Фужи уулыг одоо энэ одоо сая ярьсан шүү дээ. Фужи уулыг соёлын хувьд хамааруулах гэж байгаа тийм. Тэрүүнднээс Монголын зураач нар хувь нэмрээ оруулах зорилготойгоор бидний одоо өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилготойгоор тэгж явсан. За уран бүтээлийг сонирхол хэлээ. Маш өөргөд харагдаж байна. Уран бүтээлийнхаа бүтцийн талаар хоёлаа. За миний уран бүтээлийн нэр нь болохоор Аниргүй гэдэг нэртэй байгаа. Тэгээд бас Японд очиод ингээд Фужи уулыг хараад эхлээд би амар сүрдсэн байхгүй. Сүрдээд яг тухайн уул маань манай Монголын уултай харьцуулахад бол бас нэг сүртэй тийм том ууландаа бас орохгүй л дээ. Гэхдээ Япон улсад тэр их сүрлэг юм том мөнгө цастай юм уул байж нэг бас сүртэй тийм омгсон юм бас төрж ирсэн. Би тэгээд анх Японд очиод Фужи уулыг харчаад уул биш ээ энэ хайрах юм байна гэж ерөөсө бодчихсон байхгүй. Энэ уул биш энэ хайрах юм байна гэж бодоод тэгээд Фужи уул миний хийсэн бүтээлийн ажил маань болохоор холимог техникийн арга техникээр хийсэн. Энэ дээр нь болохоор одоо металл арьс уран зураг ингэж хольж хооронд нь хольж хийсэн байгаа маа. Энэ Фужи утга санаа нь бол одоо Фужи уул бол одоо Тэнгэрийн Аниргүй ертөнц байдаг. Манай ер нь Япон улсаар амар гоё улс байлаа. Ер нь их гоё. Аниргүй тийм намуухан тийм улс байт юм байлээ. Уран бүтээлээ холимог жанраар бүтээдэг үү та? Ер нь холимог техникийн аргыг юм их илүү үзэж хийдэг те. За баярлалаа тань авчихсан. За баярлалаа. За ингээд дараагийн уран бүтээлч маань байгалийн ихчийн бүтээлийг харахад маш өөрөөр харагдаж байна. Бүтээлийнхаа талаар хоёлаа ярил. Фужи уулыг бол анх харахад бол яг нэг тийм тэнгэр багандсан тийм тэнгэрийн уул юм шиг надад санагдсан. Тэгээд бид нар өөрсдөө яг Монгол зураач Монгол хүн учраас Фужи уулыг зурхдаа яг Монгол зураачийн одоо сэтгэлгээгээр мэдрэмжээр л бүгдээр уран бүтээлээ төрөвсөн. Тэгээд би өөрийнхөө бүтээлд бол Фужи уул маань тэнгэрийн уул учраас энэ бол миний өөрийн л үзэл бодол шүү дээ. Тэгээд буг хэмээх амтан бол бас тэнгэрийн амтан байдаг. Газар тэнгэрийг одоо холбогч тэнгэрийн илч. Тэгээд хүний одоо сүнсийг тэнгэрт одоо маш хурдан бууган авчиж өгдөг. Ийм их олон янзын бэлэгдэлтэй амтан. Тэгээд би энийг зурхтаа бол яг тэр одоо энэ буган чулуун дүрслэл энэ бугын дүрслэл манад одоо хөрөл зэвсгийн сүүл төмөр зэвсгийн төрөө үед тий одоо Монголын одоо нутгаар өргөн тархсан ийм сайхан. Тэгэхээр энийг би бол буугаа бол Фужи уултаа бас хоёулаа адилхан юм одоо тэнгэрийг бэлгэсэн одоо тэнгэр шүтэнтэй холбож ингэж бүтээл төрөвсөн. Ер нь бол 14 зураачаа яаж сонгосон бол анхаа урилгыг тань хэн өгсөн бэ? Энэ 14 зураачийн сонголт бол манай одоо урлагийн гавь эзэмшилтэн Ядамсрынгийн оюун чимэг гэдэг манай мэрэгжлийн багш байгаа. Ерөнхийдөө манай мэрэгжлийн багшийн одоо яг шавнар нь одоо энэ удаагийн аялалд хамрагдаж одоо багштайгаа хамт манай багшийн одоо гэр бүл ардын зураач төрийн сойрхолт доолдгаа одоо бид нар хамтарч гэж явсан. Ер нь оюун багшийн шавнарын одоо баг бүрэлдэхүүнтэй ингэж явсан. Зураачд маань хэрэг хугацаанд ер нь бол явсан юм бол тий бүтээлүүдээ ер нь их богинохон хугацаанд бүтээсэн гэж ярьдаг зарцаачлаа л да. Энэ одоо яг энэ 6 сард бол Фужи уулыг ЮНЕСКО-гоос дэлхийн үнэт өв бүртгэх ийм үйл ажиллагаа болгож байгаа тийм. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд бид нар бас ач холбогдол өгөж одоо Фужи уулыг үзээд тэгээд Япон Солонгосоор бид нар нэг 14 хоногийн байж 14 хоногийн хугацаатай одоо аялаад өөрсдөө яг нэг Фужи уулыг нүдээр үзэж тэнцэн судалбар одоо зураг зураад ер нь одоо яг нэг сарын хугацаанд бүгдээр
бүтээл хийсэн. Ер нь маш их богино хугацаанд. Хамгийн гол нь яг нөгөө 1000 сансаар нэг удаа үзэгдэг штэ тий. Тэгэхээр яг нүдэрээ үзээд энийг өөрсдөө мэдэрсэн учраас бидний бүтээлч гэсэн яг тэрүүгээр маш их ингэж богино хугацаанд ингэж гарсан юм байна. За баярлалаа танд амжилт хүсье. За та бүхний ажилч гэсэн амжилт хүсье. За. ПБ телевизээс бэлтгэн хүргэдэг урлагуу нэвтрүүлгээрээ та бүхэндээ залуу уран бүтээлч Даваа Нэмийн цуврал хичээлийг хүргэдэг лээ. Ингээд бүгдээрээ хичээлээ хүлээн авч үзнэ үү. Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчтэй. Өнөөдрийн дугаараар та бүхэндээ би одоо энэ усан будгаар за мөн энэ натурыг одоо амьд одоо бодитоор нь одоо ингэ суулгаж гаад та бүхэндээ хэрхэн яаж зурхыг одоо үзүүлье. Тэгэхээр манай суралцагч за мөн үзэгч та бүхэн маань анхаарлаа нааш нь хандуулахыг хүсэж байна. За бүгдээрээ ингээд зургандаа орцгоё. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ усан будгаар одоо хөрөг зургийг хэрхэн яаж ажиллахыг одоо үзүүлье зурж. За ерөнхийд нь бол ингээ рисункээ маш товчхон тэмдэглэгээ хийж гаргаад за усан будгаар зурхын тулд бол рисунк маш бүдгэн товчхон тэмдэглэгдэх ёстой байдаг. За өөрөөр хэлбэл харандаагаар тод зурх юм бол одоо усан будгаар зурхтаар бас юу хүндрэлтэй байдаг. За түрүүчийн дугаараар бол та бүхэнд бол одоо би таталбар зургийг хэрхэн яаж зурх вэ гэдгийг бол үзүүлсэн байгаа. За одоо та бүхэндээ гэрлэлийг одоо хэрхэн яаж ажиллахыг бол одоо үзүүлье. За мөн гэрэл бол одоо маш чухал байдаг одоо. За таталбар зураг гэдэг маань бол түрүүчийн дугаараар та бүхэнд ерөнхийд нь тайлбарлсан. За таталбар гэдэг маань бол одоо амьд хүн за мөн дүр төрх гол одоо утга санааг нь одоо илэрхийлж хурдан товчхон дүрслэн дүрсэлсэн одоо урлаг бол таталбар зураг гэдэг. За зураг зурх бол ерөнхийдөө аргачлал нь бол зурх юм одоо харааны талбайд багтаасныхаа дараа түүний одоо өндрийг өргөнтэй харьцуулан аль нь одоо илүү байгааг тодорхойлно. За өөрөөр хэлбэл одоо өндөр нь те одоо өргөнөөсөө хичнээн илүү буюу өргөн нь өндрийн хэмжээнд хичнээн дахин багтаж байгааг одоо тодорхойлно
гэх мэтлэн за мөн дөрвөө бол одоо маш товчхон тэмдэглэгээ хийгээд за ер нь бол ихэвчлэн зураач нар маань бол одоо натурморт за мөн амьд одоо энэ натур энэ бүгдийг бол одоо ингэж суулгаж гал ер нь бол газар дээр нь хийхэд бол их гоё хамттай гэж одоо их ярьдаг. Өөрт одоо энэ үгээс нь бол маш өгөөжтэй гэсэн үг. За гэрэл ба өнгийн хувьчлал гэдэг байгаа тийм. За гэрэл ба өнгийн хувьчлал гэдэг маань л одоо уран зураг нь хар зургаар одоо төрслөлийг мөн тосон будаг, усан будаг, гуаш өнгийн бал зэрэг одоо олон төрлийн будгийг бол өнгөөр баяжуулан үзэмж гоё тансаг сайхан дүрслэлийг бол одоо бий болгодог гэж. За ерөнхийдөө одоо энэ хөө усан будгаар зурхтаа одоо ватан цаасаа бол цэвэрхэн одоо энэ усаараа томхон биерээр бол таглалтыг бол маш гоё хийгээд өгч нь. Өөрөөр хэлбэл энэ одоо ватан цаасаа чиглэж өгч ийн гэсэн хооронд нь одоо уусах ярахад одоо юм нэг хөндрөл учруулахгүйгээр цэвэрхэн усаараа маш гоё ингээд жигдэхээ чиглэж өгөөд за мөн хэсэг хугацаанд жоохон одоо ингэж байлгаж байгаа. Тэгээ өнгөө тавьж эхэлдэг. За мөн гэрэл ба одоо өнгийн хувьчлал гэдэг түрүүн та бүхэнд ярьж ирсэн. За бид бол одоо нарыг одоо хүрээлэн байгаа орчин байгаль ертөнцөөр одоо гэрлийн тусламжтайгаар харааны эрхтнэр дамжуулан хүлээн авч одоо өөрийн хараанд одоо өртсөн бүх юмсыг өнгийг нь одоо тусад нь ялган мөн таньж одоо нэрлэдэг байна. За усан будгаар ажиллахдаа бол одоо ерөнхийдөө бүгдээрээ за яг натур дээр харагдаж байгаа шиг үсийг бол яг ингэж тас хараар бас бодохгүй. За энэ чинь өөрөөр хэлбэл одоо уран зураг. За тэгэхээр бас яг харагдаж байгаа шиг бас биш гэж би та бүхэн түрүүн хэлсэн. Тийм учраас бол усан будгаа бол маш гоё шингхэн ингэж одоо төрслөгдөж явах өнгөө ингэж тавих хэрэгтэй байдаг. За зураг зурж явах явцдаа бол би нэг хурдхан шиг зураад дуусгачих гэж ерөөсөө яарж болохгүй. Маш нухацтай цаад наад орчин тойрон яах уу, өнгө нь яах уу, колоретийг яаж шийдэх үү гэх мэтлээ одоо бодолцох асуудлууд бол айгүй их байдаг. Тийм учраас үзэгч та бүхэн бол аливаа нэг юм хийхдээ бол маш нухацтай хандж байх хэрэгтэй. За зураг дүрслэлийн онол одоо онолын үндсүүд гэх юм уу те тэр бол одоо мэдээж геометрийн биетүүд болон эд юмсын бүтэц тогтолцоог одоо байгуулалтын аргаар төслөх байдаг. За мөн зураг сургалтын нэг үндсэн зорилго нь үзэж сурж за мөн байгаа юмс үзэгдлийг онолын одоо үндэстэй гүн гүнзгий тарин мэддэх явдал бөгөөд за мөн хүрээлэн байгаа бодит ертөнцийн хөгжлийн зүйл за мөн тогтлын одоо энэ танин мэдхийн одоо үндсэн дээр танин мэдсэний үндсэн дээр за мөн үн зөв дүрслэлийг одоо хийж байдаг.
Ерөнхийд нь бол ингээд давчхан шиг тэмдэглэгээнүүдээ бол маш зөв хийгээд үлдээх газраа ингээд үлдээгээд ингээд ажиллах газраа ажиллаад хүүтэн дулаан өнгөндөө бол хвчлэн одоо хоршуулж тэгээ натур бол ер нь бол хүн зурна гэдэг бол бас их харахад бид үүдээ ингээ харахад бол ганцхан өнгөтэй юм шиг мөртлөө хүн өөрөө бол одоо дотроо маш олон хүний арьс бол одоо маш олон өнгийг одоо агуулсан тий. За зураач хүний бол одоо бас нэг гол одоо үн чанар бол за мөн хурц хараа тий ажигч чанар зураг зурхад зайлшгүй хэрэгтэй хамгийн одоо гол юм нь бол мөн эд юмс за мөн дотоод мөн чанар нүдэнд харагдахгүй байгаа зүйлээ бид нар бол одоо олж харах нь одоо хамгаас чухал гэж одоо бид бүхэн бол одоо ярьж явдаг. За хүүтэн дулаан өнгөр бол ерөнхийд нь ингээл бичээл ерөнхий бичиж чад одоо ингээд наривчлна гэсэн. Тийм учраас би та бүхэнд хэлжсэн дөрөв ялангуяа энэ усан будгийн зургийг бол зурхад бол их яарч ерөөсө болохгүй. За ерөнхийд нь бол одоо энэ цамцных нь одоо энэ цаах эднэрийг те судлал эднэрийг бол ингээ гаргаад явчихдаг. Гол нь бол одоо энэ натурынхаа донж дүрх мөн шинж чанарыг л одоо гаргах хэрэгтэй байдаг. За шинж чанар бол урлагт бол мэдээж байдаг. За энэхүү натурыг бол одоо зурж байгаа хүний одоо тодорхой мэдрэх үйл ажиллагаа нь бол зурж байгаа зүйлтэйгээ одоо шууд харилцах за мөн хүртэн мэдрэх гэж. За мөн натурыг одоо шинжлэх буюу судлах хийсвэр сэтгэлгээгээр бас зурж болж байна. За мөн натурыг дүрслэх за мөн зурх гэж. Өөрөөр хэлбэл одоо бодит байдлыг одоо дүрслэн зурх. За бодит байдлыг дүрслэнэ гэдэг маань бол одоо ойлгомжтой мөн үнэмшилтэй тодорхой эд юмсыг одоо тодорхой эд юмсын дүрийг нь томруунаар одоо дүрслэхийг хэлнэ. Аливаа нэг зүйлийг төсөөлөн за мөн шугам перспективийн хууль за мөн тогтоомжуудыг судалдаг бөгөөд за энэ мэдлэгийг эзэмшихгүйгээр бол одоо цаашид натурыг бол одоо зөв дүрслэх аргагүй юм аа. За тийм учраас бол зураг зурхийнхаа өмнө бол одоо бас мэдээж хуулиудаа бол бас мэддэг байх хэрэгтэй. За тэгээд мөн бас энэ натураа бас одоо
нэлээд сайн тийм ажиглаж ийж одоо бас зурх нь шүү дээ. Эхлээд натурныхаа одоо арын шин те тэр нүүрний пропорц за мөн донж дөрх одоо ажиглаж тий одоо ажиглаж мөн нэлээд сайн гэж харсны үндсэн дээрээс одоо энэ хүн натур дээр өнгийг бол одоо ингэж бичиж эхлэх нэ. За бичгтээ бол мэдээж бас хүүтэн дулаан өнгөрнө гэж хоршуулж маш айжмар хүндрүүлж ингэж ажилладаг байдаг. За мөн усан будаг бол мэдээж хөнгнөөсөө хүндэрч явдаг. За гэрэл гэдэг зүйлийг бол одоо маш их хадгалж явах хэрэгтэй байдаг. За досон будаг бол мэдээж хүндээсээ хөнгөрдөг. Энэ хоёрын ялгаа нь бол одоо бас ийм ялгаатай. За одоо энэ хүү натурыг зурхад бол одоо аль альнаас нь бол одоо мэдээж бас төвчээр шаарддаг. За мөн натур сууж байгаа хүн хүртэл айгүй их ядардаг байгаа. За хүн зурхад бол мэдээж бол одоо хэцүү. За тэр ялангуяа энэ нүд хамар амыг дурслахад бол их хэцүү байдаг. Тийм учраас манай үзэгч тав хүн бол одоо маш олон таталбар судалбаруудыг бол зурж ийж одоо хүн зурх нь байна. Тэрнээс бусдаар шууд хүн зурна гэдэг бол бас хэцүү байдаг. Хоорондын харьцааг нь алдах, тэг хэмжээ дамжааг нь бас алдна. Тийм учраас та бүхэн бол маш олон хэмжээгээр одоо таталбар зураг гэдэг юм ийг л сайн татах хэрэгтэй. За тэр ялангуяа бас энэ акрилээр тэгээд усан будгаар бол одоо хүн зурна гэдэг бол бас хэцүү. За манай техникийн юм бол Ахмад зураач нар бол одоо бас энэ усан будаг гэдэг зүйлээр бол маш сайн ажилласан ажлууд бол байдаг. За энэ бүгдийг манай үзэгчд за манай суралцагчд маань одоо үзэх хэрвээ үзэж харахыг хүсч байвал Монголын одоо уран зургийн төв галерей дээр бас манай Ахмад зураач нарын бас зурсан хөрөг зургнууд янз янзын уран бүтээлүүд бол их байдаг. Тэгэхээр энийг бол та бүхэн бас очиж бас үзээрэй бас хүсмээр байна. За одоо ерөнхийд нь ингээд жоохон хүндрүүлээд тодорхой нэг одоо харагдах хэсгүүдийг бол жоохон хүндрүүлээд ингээд явж байна. За усан будгаар ингэж ажиллаж байгаа тохиолдолд бол үзэгчтэй байх. Одоо энэ үсийг бол одоо жишээл харж байгаа шууд энэ хар өнгөтэй ус байна гэж шууд хараар нь бол тавь. Тэм учраас би түрүүн та бүхэнд хэлсэн. За таталбар зураг гэдэг юмыг л одоо маш сайн зурж сурах хэрэгтэй. За ерөнхийд нь бол одоо ингээд натураа бол одоо хүндлээд те одоо сүүдрэг сүүд дээр нь бас жоохон хөндлөх газар нь хүндлээд одоо өөрөөр хэлбэл натурынхаа одоо авиум энэ формыг одоо өшөө бүрөө тодтогж өгж штэ. Шанааны хэсэг те наашаага товоосон цаашаага орсон энэ хэсгүүдийг бол одоо нэг ерөнхийд нь одоо ажиллаад өгч байна. Оруулных нь хэсгээр бол бас жоохон хүүтэн өнгөнүүд хайж гоё тийм агаарлаг болгож өгөхийн тулд бас жоохон хүүтэн өнгөнүүд хайж өгч байна.
За өнөөдрийн дугаараар та бүхэндээ усан будгаар одоо хэрхэн одоо энэ натурыг одоо боддоор нь одоо ингэж зурж үзүүллээ. За мөн эндээс үзэгч та бүхэн бас бэлэн одоо юм натур зургийг хөргөөр ингэж зурхад одоо яаж зурхыг бас ерөнхийд нь бас та бүхэн ойлгосон байх гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээд одоо энэ хүү усан будгаар ингээд энэ хүү натурыг зурхад бол нэлээ их цаг хугацаа бас шаарддаг байгаа. За би бас төдийлөн бас үүсд бас дуусгах чадсангүй. Гэхдээ ерөнхий бол эхний одоо үе шатуудыг ойлголтуудыг бол та бүхэндээ бол одоо хүргэлээ гэж бодож байна. Гэт дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Уран зураг харах яруу найр гэдэг шүү дээ. PB телевизээс бэлтгэн хүргэдэг урлагуу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Мэдээж нэвтрүүлгийн төгсгөлд та бүхэндээ алдартай оттын хөрөг зураг хэрхэн бүтдгийг танилцуулах болно.